Энэ бол баян овоо орд газар. Энд алт зэс нүүрс алийг нь олборлдоггүй. Харин ховор ашигт малтамлыг олборлдог. Тэрнийх нь ачаар дэлхийн хүн болгоны үрдө тутамдаа хэрэгэлдэг зүйлсийг бүтээдэг. Ухаалаг гар утас, компьютер, телевиз, чихвч, цахилгаан машин, сүнөөгч онгоц, дрон, хиймэл дагуул, сэргээгдэгч хүчний технологи гэд бүхий л орчин үеийн технологиудыг бүтээхэд хэрэгэлдэг. Энэ бол газрын ховор элемент. Хятад улсын хувьд өвөр Монголд байгаа энэ мэд газрын ховор элементүүдийн орд газрууд дээр түшиглээд дэлхийн нийтийн бүх зах зээлийн 85%-ыг одоогийн байдлаар дангаараа хатгаж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Монгол улсын 1 жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн. 1992 онд манай өмнөд хөршийн дарга Дин шопын ойрхон дорндод газрын тос бий, харин Хятадд газрын ховор бий гэж хэлсэн нь зүгээр нэг үг байгаагүй та энэ бичлэгийг үзээд ойлгоно. Энэ бичлэгийг гэхдээ бүр сонирхолтой болох нэг зүйл нь газрын ховор Монголд ч бас бий. Тэрийг нь авъя гэсэн хүмүүс дэлхийгээр нэг байна. За мөн бид нар уул уурхайн одоо бусад салбар буюу газрын ховор томоохон салбарууд дээр бид нар хамтын ажиллагаагаа идэвхжүүлж байгаа. Газрын ховор элемент орчин үеийн технологийн үйлдвэрлэлд ус агаар мэт хэрэгцээтэй байдаг. Энэ бол зүгээр нүүрс, зис, алт биш, маш ноцтой асуудал. Монгол улс яг энэ салбарт тоглогч болох боломжтой юу? За газрын ховор элемент гэдэг энэ сэдвийн цаана олон улсын улс төр геополитикийн маш халуун сэдв байна. Энийг хэдүүлээ ойлгохын тулд эхлээд газрын ховор гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэдгийг товчхон мэдээд авчи. Ер нь бол 17 төрлийн металлик элементүүдийг нийлүүлээд газрын ховор гэж хэлж байгаа. Гадаад хүмүүс бидний нэрийг хэлэхдээ адилхан айгүй хэцүүтэй адилхан айгүй хүнд нэртэй юм хэдэн металлууд байгаа. Металлик элементүүд байгаа. За энэ нь бол дэлхийд даяар уулна маш өргөн тархацтай. Юу энийг ховор болгодог вэ гэхээр яг нэг газраас нэг орд газраас нэг дор олборлох боломжийг олно гэдэг нь энэ газрын ховрыг ховор болгоод байгаа зүйл. Өөрөөр хэлбэл энэ 17 металлик элементийг нэг газраас олох нь ховороо л гэсэн үг. Дэлхийд нөөцөр бол одоо хятад тэргүүлж, за мөн зөвхөн нөөцөрөө гэхгүй олборлоод боловсруулалт дарааж гэсэн хятад тэргүүлж байгаа. Одоо барууны улс орнууд жишээ нь Америк, Австрали зэрэг энэ орнуудын нөөцийг нийлүүлээд дэлхийн ерөөсөө 3% нь хүрч байгаа. Нөөцөөсөө гадна боловсруулалт экспорт орож дэлхийд тэргүүлэх боломжгүй юм нөхцөл байдалд хүрсэн. Тэгвэл хятад яаж энэ зах зээлийг гартаа хатгав? За Хятадын хувьд одоо энэ өвөр Монголд байгаа баян овоо орд газар гэдгийг ашиглаад зөвхөн дэлхийн эдийн засгийнхаа юм зах зээлийг базаад байгаа хэрэг биш. Үүнээс цаашлаад дэлхийн бусад улс орнуудыг за тэр дундаа өөрийнхөө хамгийн гол өрсөлдөгч болсон улс орнуудыг базаад байгаа асуудал. Хятадын хамгийн том өрсөлдөгч бол Америкийн нэгдсэн улс, Европын холбоо тэргүүтэй барууны улс орнууд ч тийм. За энэ төр юугаар өрсөлдөд нэхэр эдийн засаг, геополитик, технологийн хөгжлөөрөө ч гэдэг юм. За энийг одоо урьдчилж харсан болохоор ч тэр юм уу 1980-ад оны сүүлээс ахуулаад Хятадын хувьд бол энэ газрын ховор гэдэг зүйлдээ маш их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж эхэлсэн. За үр дүнд нь яг энэ үед угаасаа юу болж байгааг бид нар мэднэ. Бүх юм made in China. Яг нөгөө глобалчлалын айгүй юм халуухан амттай үе явахгүй ингээд өөстөө нэг нь ингээ гоё хямдхан юм хийгээд болоод байгаа юм чинь заавал тэрийг өөртөө зовж үйлдвэрлээд яах юм хямдхныг нь л авчил та гэсэн сэтгэлгээ дэлхийд даяар тарцсан байсан юм уу. За тэгэл нэг мэтгэд 2000 он гараад хэдхэн 10 жилийн дотор Хятад газрын ховрын бүх зах зээлийн 90%-ийг нь бадцсан байсан. За гэхдээ Хятадын хувьд бол энэ газрын ховрын зах зээлийг бацах нь тийм хямдхан олдсон зүйл биш. Ялангуяа мөнгөн бос байдлаар үнэлэх юм бол шүү. Газрын ховрын үнийг маш хямдхан байлгахын тулд одоо энэ баян овоо орд газар, түүний дэргэд байгаа энэ бугад хот, өвөр Монголын газар нутгаар жишээ авах юм бол байгаль орчин, хүрээлэн буу орчны дороотол маш их хэмжээгээр энэ хүмүүс энэ газар нутгийг амсж байгаа. За гэхдээ үр дүнд нь юу болж байна гэхээр Хятадууд Америк тэргүүтээ одоо барууны улс орнууд ингэ батцсан ба. Америк Хятад хоёр бол одоо худалдааны дайнтай байгаа юм цаг үе. Хэрвээ нөхцөл байдал хурцтвал Хятадууд ингэх төдийд л газрын ховрынхаа экспортыг болгох боломжтой. Үр дүнд нь яах вэ? Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг гар утсаас ахуулаад цахилгаан барааны үн бол тэнгэр тулна. Тийм учраас Америк тэргүүтээ барууны орнууд бол 2 дахь 3 дахь их сурвалжуудыг бол идэвхтэй хайж байгаа. Хариулт нь гэхдээ бидний санаж байгаагаас ч ойрхон байгаа даа. Ойрхон тэр дундаа Монгол улс бол хариулт нь байгаа. За 2009 онд Америкийн нэгдсэн улсын геологчдын гаргасан тооцоололоор бол Монгол улс бүх дэлхийн газрын ховор элементийн нөөцийн 16%-ийг эзэмшдэг. За хамгийн сүүлийн үеийн тооцоололоор бол өвөр Монгол бол газрын ховрын бүх нөөцийн одоо 37%-ийг эзэмшиж байгаа. Тэгэхээр Монголын 16, өвөр Монголын 32%-ыг ингээд нийлүүлээ харангууд Монголын түүхэн газар нутаг бол бүх дэлхийн газрын ховор элементийн талаас илүү агуулж байгаа ийм чухал газар дээр л хэдүүлээ амьдраад байгаа юм байна л да. Одоо жишээ нь Ховд аймгийн Халзан бүрэгдийн орд газар. Энэ орд газар бол хэрвээ ашиглалтанд орвол Монголын төдийгүй дэлхийд тэргүүлэх орд газруудын нэг болно.
нөгөө баян овоо орд газар гэдэг шиг. Яагаад үг гэхээр зарим одоо орд газрууд бол зөвхөн хөнгөн газрын ховрыг экспорт гаргаж авдаг бол зарим орд газрууд нь хүнд газрын ховор гэдэг ийм хоёр өөр төрлийн газрын ховрыг гаргаж авдаг юм байна л да. Халдсан бүрэгтэй орд газрын хувьд бол аль аль нь байгаа. Тэгэхээр зарим нэг хүмүүс бас энд бодож иж магадгүй. За энэ нэг залуу гарч ирэл олон юм яриад байгаль дэлхийгээс эндийчээл энэ ашигт малтамлыг барууны улс орнууд ч юм уу зарах гад байна гэсэн нэг юм хардал сэрдэлт явж иж магадгүй. Гэтэ энд нэг одоо үнэн зүйл байна. Тэр нь юу вэ гэхээр түрүүнд дурдсан байгаль дэлхийд энийг буруу олборлож ялангуяа буруу боловсруулвал маш их хор хөнөөлтөй. Тийм болохоор ч би энэ бичлэгийг хийж байгаа. Одоо Монгол улсын хувьд бол оюутлогоо гэдэг том төсөлтэй. За энэ төсөл бол Монголын нэрийг олон улсад ингээ гаргасан том уулуурхай ашигт малтамлын төсөл. За энэ төсөл бол одоо сүүлийнхаа шатандаа яваад гадаадын шууд хөрөнгө оруулалт бол ер нь зогсож эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл Монгол улсад ямар нэгэн гадаадын шууд хөрөнгө оруулалт байхгүй болж байгаа. За Монгол шиг ийм хөгжиж байгаа орнд бол гадаадын шууд хөрөнгө оруулалт гэдэг бол ус агаар мэт одоо ийм хэрэгтэй зүйл ээ. Тэгэхээр одоо энэ мэт газрын ховор элемент мэт одоо ийм төслүүд бол дараагийн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах том төслүүд болж хувирах магадлал өндөр байгаа учраас ийм бичлэгийн өндөр бид нар хийж байгаа. Гэхдээ бидний мэдих зарим нэг pop ах ихчнэр одоо яг ийм том төслүүдийг популизмын хэрэглүүр болгож ашиглахаас нь өмнө хэдүүлээ газрын ховор гэж яг юу юм? За хэрвээ магадгүй шүү. Магадгүй хэдүүлээ хөрөнгө оруулалт аваад энийг боловсруулад, олборлоод, экспортлоод эхлэх юм бол бид нар эдийн засаг геополитикийн хувьд ямар одоо ач холбогдолтой вэ гэдгийг тайлбарлахыг хүсэж байгаа. Өөрөөр хэлбэл энэ сэдвүүд хэдүүлээ нухацтай, логиктой хандахыг хичээе. За хятад бол одоо энэ зах зээлийг базаад байна. Гэтэл барууны улс орнууд бол улам бүрэл хятадаас өөр их сурвалж биднэрт хэрэгтэй байна гэж ярьж байна. Тийм болохоор Монгол мэт одоо ийм 2 дахь 3 дахь их сурвалжуудыг хайгаад байгаа. Тэгэхээр энэ нь юу вэ? Биднэрт магадгүй эдийн засаг геополитикийн хувьд хүчрхэгжих нэг боломжийг газрын ховор өгч магадгүй байгаа. За ингээд хэдүүлээ ер нь маш сонирхолтой цаг үед амьдарч штэ. Сүүлийн 1-2 жил бол хиймэл оюун ухаан бидний амьдралыг бүр бүрхэж авч байна. За хиймэл оюун ухаан гэдэг бол маш их хэмжээний эрчим хүч ашигладаг ийм технологи. За нөгөө талд бол уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгаль дэлхийн маань ингээд дороотож сүнжээ гэдэг бид нар ярьж байгаа тийм. За ийм учраас одоо энэ сэргээгдэх эрчим хүч гэдэг бол одоо маш юм чухал технологи бас болоод байгаа. Дэлхийн улам бүр хуваагдаж, улам бүр бие даасан шинжтэй улс орнууд ингээд хөгжих шаардлага үүсэж байгаа болохоор болж өгвөл өөрсдөө эрчим хүчээ үйлдвэрлээд өөрсдөө тэрийг хангаж чадчихвэл хэрэгтэй байгаа. Тэгэхээр эрчим хүчний бие даасан аюулгүй байдал талаас ч гэсэндээ энэ сэргээгдэх эрчим хүчний хөгжил маш хурцтай яваад байгаа. За энэ одоо технологийн хөгжил, сэргээгдэх эрчим хүчний хөгжил энэ бүхэнд л энэ газрын ховор элемент маш хэрэгтэй байгаа. Энэ бол барууны орнуудын толгоогоо өвтгөж байгаа аюул том юм асуудал. За тийм болохоор та хэд мэдж байгаа Монгол улс сүүлийн үед ер нь гадаад харилцаанд ямар юм идэвхтэй буцалсан яваад байгаа юм. Америк, Их Британь, Герман, Франц, Польш, Швейцар, Словен, Япон, Солонгос, Энэтхэг гэд энэ бүх орнуудтай доктортой өндөр дээд хэмжээний айлчлалууд, өндөр дээд хэмжээний уулзалтуудыг бид нэр зохион байгуулж байгаа. Энийний гол ярианы сэдэв бол газрын ховор элемент байгаад байгаа. За би одоо та бүхэндээ жишээ олгоод нэг л бичиг баримтыг харуулъя. За энэ бол энэ зузаан илтгэл бол Их Британий одоо улсын хуралтай парламент дээр Монгол Их Британий гадаад харилцаа ер нь цаашдаа яах вэ гэсэн юм илтгэл байгаа. За энэ илтгэлийн одоо гол санаа нь бол нөгөө газрын ховор элемент. Энэ дээр юу ярьж байна гэхээр яг түрүүний дурдсанчлан Их Британи тэргүүтээ одоо энэ барууны улс орнуудын хувьд бол хятад хамгийн том дайсан мөн. Тэгвэл бид нар дайснаасаа ийм хамааралтай байж болохгүй учраас бид нар газрын ховор элементийг Монгол шиг өөр газраас импортлж оруулж ирэх хэрэгтэй байна гэж байгаа. China, for me, is the biggest threat. This government and future governments need to start really thinking about a strategy on how to become less dependent on the Chinese. So we need to find alternatives. Mongolia, of course, is a beacon of hope and democracy in that region. We must support them, and we must support them economically, but also from a security perspective. Үүний тулд Их Британи юу хийхэд бэлэн байна гэдгийг энэ илтгэлээр тайлбарлаж байгаа байхгүй. Хамгийн түрүүнд Их Британийн газрын ховрыг олборлоод боловсруулах үйлдвэрийг Монголд Их Британи өөрөө барья. Хөрөнгө оруулалтыг нь хий. За тэгээд энэ боловсруулах үйлдвэртээ газрын ховор элементүүдэд сорон золгож хувиргаад одоо бидний мэддэг төмөрт наалтдаг сорон шүү. Тэр газрын ховороос гаргаж авч байгаа одоо бүтээгдэхүүний нэг нь сорон гэсэн. Тэр сорон золгож хувиргаад Их Британий онгоцон дотор газрын ховороо ачаад Монголоос Британи хүртэл онгоцоор тээвэрлэе гэсэн ийм санааг хэлээд байгаа юм л да. The next stage now is for us to bring British processing industry to Mongolia. Again, a win-win situation for our Mongolian allies and ourselves.
turning the rare earth minerals into magnets so that they can be air cargoed, air freighted directly to Britain. Not a single one of those wind turbines can operate without a magnet. And the magnet is made from rare earth minerals. We have the opportunity of saying to the Mongolians, we are going to work with you, we're going to bring in this technology, and potentially we're going to finance it. Тэгэхээр яг энэ мэд, энэ санааг, энэ сэтлийг Их Британи төдийгүй одоо барууны улс орнууд, Япон, Солонгос, Энэтхэг гэдэг ер нь манай 3 дахь орнууд бол Монголтой идэвхтэй яриа хэлцээр хийгээд байгаа ийм асуудал байгаа. За энэ бол маш том сэдв. Ганц бичлэгээр хязгаарлагдахгүй. Бид дараагийнхаа бичлэгтээ газрын ховрыг ашиглаад өөр ямар технологиуд үйлдвэрлэж болох юм? Тэр нь биднэрт ямар хэрэгтэй юм? Байгаль дэлхийг, ертөнцийг ер нь монголчууд аврах боломжтой мүү гэдэг том сэдвээр ярина гэж бодож байгаа. Гэтэ стратегийн ач холбогдолтой ийм орд газар ашигт малтмал шүү гэдгийг л бид нар ойлгох гээд байгаа асуудал. Тэгэхээр стратегийн ач холбогдолтой, стратегийн хөрөнгө гэдэг нь зөвхөн бидний ашигт малтмалаа харах биш, мөн бид нар гадаад харилцаа. За тэр дундаа тодруулбал бидний олон тулгуурд төвийг сагсан бодлого бол бидний хувьд бол хамгийн том стратегийн хөрөнгө гэдгийг бас ойлгуулмаар байгаа. Барууны улс орнууд л Монголын энэ 3 дахь хөршийн бодлогыг хүндэтгэх ёстой. Тэр тусмаа хоёр хүчтэйгээ найрсаг харилцаатай, аль нэг талд ордоггүй төвийг сагсан бодлогыг бол барууны улс орнууд дэмжих, ер нь цаашлаад шүтэх ёстой гэсэн санааг л дэвшүүлэх гээд байгаа хэрэг. Хэрвээ бичлэгэндээ хэлсэн. Магадгүй хэрвээ Монгол улс газрын ховроо олборлоод, боловсруулад, экспортлоо гэж бодоход бид нар хоёр хөршөөсөө хамааралтай л болж таарна. Яаж угаасаа энэ ашигт малтмалыг чи бид нар 3 дахь хөршүүд рүүгээ экспортлох вэ? Тийм ч болохоор бид нар хоёр хөрштэйгөө найрсаг харилцаатай байх нь зүй ёсны асуудал. Ялангуяа хоёр хүчтэйгээ хийж байгаа худалдааны харилцаа бол улам үргэлжинд хэлэх ёстой. Тийм ч болохоор Монгол улс төвийг сагсан олон тулгуурт ийм гадаад харилцааны бодлогыг бид нэр баримталдаг. Тэгэхээр дахиад хэлэхэд барууны улс орнууд тийм ч учраас Монгол улс аль нэг орныхын талд, аль нэгийнхэн талд орохгүй төвийг сагсан бодлогыг баримталж байгааг хүндэтгэх, бүршигдэх ёстой асуудал гэж хэлээд байгаа юм л та. За бичлэгийнхаа сүүлд бид бүхний одоо сайн мэдэх солийн данзан агсны хэлсэн Швейцар луга хөгжий гэдэг үгийг саная. Иргэн баян бол улс баян гэсэн зарчмыг баримтлан Хятадын замыг сонгон үлгэрлвээс бидний улс Швейцар луга идэл хөгжих болно. За энэ үгийг хэлснээрээ энэ хүн бол чөлөөт зах зээлтэй болоод их чөлөөт нийгмийг цогцлоогоод Америк тэргүүтээ одоо энэ капиталист баруунтнуудтай нийлэх гээд байна гэж зөвлөлтийн хүмүүст одоо хардагдаад хилмигдүүлж хороогдсон байдаг. Гэхдээ яг энэ цаг үеийн ингээд өндөрлгөөс гэх юм уу? Энэ цаг үеийн өндөрлгөөс ингээ харангууд энэ хүн юу хэлэх гэж хичээсэн бэ гэхээр магадгүй зүйл бод улстай нийлж явахч биш. Эсвэл баруунтнуудтай нийлж явахч биш. Монгол улс өөрсдийн хөгжлийн замналаараа урагшлая гэсэн санаа ясан болов. Швейцар луга. Швейцар улсын хувьд бол төвийг сахих бодлогын 500 жилийн түүхтэй улс орн. Бүр дэлхийн 2 дугаар дайны үед хүртэл Европын энэ улс орн Германы талд ч ороогүй, баруунтнуудын холбоотнуудын талд ч ороогүй байдаг. Тэд үндэснийхээ эрх ашиг, үндэснийхээ ашиг сонирхлыг нэгт тавьсан гэсэн үг. Тийм ч учраас бид нар хоёр хөрштэйгөө найрсаг харилцаатай байж, барууны улс орнуудтай ч гэсэн нөхөрсөг харилцаатай байж, энэ хоёрын аль нэг талд нь гарахгүй төвийг сахих бодлогоо үргэлжлүүлэн баримтлах нь монголчуудын хувьд хамгийн зөв үндэсний эрх ашиг сонирхолд нийцсэн зүйл гэж бид нар итгэдэг. Тийм ч учраас газрын ховор элемент нь магадгүй Монгол улсыг геополитик эдийн засгийн хувьд нэг том хөшүүрэг нь болж хувирах магадaltaй болов гэж үзээд гэтээ хамгийн гол нь магадгүй шүү, саяных бол магадгүй. Хамгийн гол нь энийг улс төр геополитикийн энэ том сэдвийг улс төрийн дотоодын улс төрийн популизмын сэдв болохоос урьдчилан сэргийлэх шаардлага бол бидэрт байгаад байгаа л гэж итгээд байгаа. Хятадын хувьд бол улам бүр өөрсдийнхөө экспортыг багасгаж гадаадаас бас импортлж авах ийм сонирхол бол байгаад идэг. Орсын холбооны улсын хувьд бол Украин хийж байгаа дайнаасаа болж дэлхийн ертөнцөөс тусгаарлагдаж улам бие даасан шинж байдлаар хөгжих шаардлага бол үүсэж байгаа. Тийм учраас Монгол хэрвээ экспортынхаа хүчин чадлыг нэмэгдүүлж чадвал Монгол улс бол хоёр хөрштэй харилцан ашигтай зүйлийг нийлүүлэх боломжтой ийм цаг үед ирээд байгаа. Тэгэхээр Монгол улс төвийг сахиад аль нэгнийхэн талд орохгүйгээр харилцан ашигтай худалдаа наймаага хоёр хүчтэйгээ хийж болж байгаа юм чинь яагаад Монгол улс зөвхөн энэ хоёроор хязгаарлагдах ёстой гэж. Монгол улсын энэ хөгжлийн замналыг хоёр хөршин манаас хүлээн зөвшөөрөөд бид 3 дахь хөрштэйгөө энэ харилцаагаа тэлэх боломжийг энэ төвийг сахих бодлого маань энэ худалдаа наймааг амжилттай эрхлэх энэ зүйл маань нээж өгөх боломжтой гэж үзэж энэ бичлэг хийж байгаа. Тэгэхээр таны бодол юу вэ? Монгол улс яг л ийм Швейцар шиг хөгжлийн замналаар энэ цаг үед явах боломжтой юу? Ер нь цаашдаа бид нэр эдийн засаг геополитикийн хувьд яаж юуг хөшүүргээ болж ашиглах ёстой вэ?
За энэ хүртэл манай бичлэгийг хүлээж авч үзсэн танд маш их баярлалаа. Тэгээ бид цаашдаа энэ мэт маш сонирхолтой бичлэгүүдийг unnu.news-ийн YouTube суваг дээр оруулна гэж төлөвлөж ажиллаж байгаа. Тийм учраас subscribe дарахаа битгий мартаарай. За тэгээд та бүхнээс хүсмээр байгаа нэг зүйл нь энэ мэт одоо ийм их судалгаатай бичлэгийг ийм сонирхолтой хэлбэрээр хүрэхийн тулд бид маш их цаг хугацааг зарцуулж байгаа. Тийм учраас та бүхэн маань энэ хүний бид бүхний хөдөлмөрийг үнэлээд бас энэ бичлэгийг найзуудаа гэр бүлийнхэнтэй түгээгээрэй гэж хүсэж байна. Маш их баярлалаа. За. Яг нь